Ойрын өдрүүдэд нийт нутгаар сэрвэх төрөнчлөө цаашиж гисэн энэ сарыг дуустал ихэнх нутгаар дуу цахилгаан ихтэй бороо орохыг онцгой байдлын ерөнхий газраас санааж байна. Мөн оюутан залуус сурагчдын төгсөлтийн баяр үргэлжилж байгаа. Эдгээр өдрүүдэд амралт зугаалгаар явж байгаа иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байж гол ус руу орохгүй байхыг онцгой байдлаас анхаарууллаа. 2013 он гарсаар ер нь манай орны хэмжээнд нийтдээ бас нэлээд их ялангуяа энэ засыг хорсон газруудаар бас шар усны үер бох магадлал их байсан. Үүнтэй холбоотойгоор онцгой хэлэн ерөнхий газраас мөн улсын онцгой комиссаас албан даалгавар гарч аж ахуйн нэгж байгууллага иргэдэд нэлээд анхааруулах мэдээг хургуулжсэн. Зөвхөн сүүлийн үед ер нь усан тасалдах тохиолдол бас бүртгэж байна л да. Ялангуяа бага насны хүүхэд тасалдсан 40-50 насны хүмүүс, 60 гаруй насны хүмүүс гэдэг энэ аль болох өөрсдөө бас өөрсдөө энэ аюулсаас сэргийлж болох боломжтой ийм хүмүүс хүртэл ийм усан тасалсан ийм тохиолдолд нэлээд бүрдэж байна. Тэгэхээр ер нь бол энэ хур бороо орчих үеэр ялангуяа усрахыг бороо их орсон үед бол усны төвшин огцох нэмэгдэх юм тохиолдод гардаг. Дээр нь бас одоо энэ амралттай холбогдуулаад бага насны хүүхдүүд ялангуяа хараа хяналтгүй байдлаасаа болоод усан тасалдах тохиолдод бас нэлээд гарна. Тэгээд энэ бороо орох үеэр нэлээд их салхитай байхаар ийм мэдээлүүд ирсэн байгаа. Ялангуяа 28, 29, 30 гээд 31 гээд энэ өдрүүдэд нэг салхины урд 16-аас 18 м/сек, зарим үед 24 м/сек хүртэл ингээд хүчтэй салхи шуургатай байх тухай мэдээлэл ирүүлж байгаа л да. Тэгэхээр энэ дээр бас ажил үргээ бас хүмүүс маань зөв зүйтэй зохион байгуулах хэрэгтэй юм байна. Онцгой байдлын ерөнхий газрын хамгийн сүүлд хийсэн судалгаагаар гол усанд ихэвчлэн согтуу хүлжин иргэд болон 9-15 насны хараа хяналтгүй хүүхдүүд осолддог байна. Тиймээс архи согтууруулах хундаа хэрэгэлсэн үедээ мөн бага насны хүүхдийг хараа хяналтгүй гол ус руу орохгүй байхыг онцгой байдлын ерөнхий газраас мөн сэрэмжлүүллээ. Аж ахуйн нэгж байгууллагууд гарч болох байгалийн гамшигт бэлтгэлгүй байснаас хүчтэй шуурах салхинд эрсдэлд ордог байна. Тиймээс иргэд аж ахуйн нэгжүүдийг гарч болох цаг уурын үзэгдэлд бэлтгэлтэй байж урьдчилан сэргийлэх аргуудыг авах ёстойг онцгой байдлын ерөнхий газраас сануулж байна.